За сайн байцгаана уу? Би танарт өнөөдөр 100 кг байхдаа өмсөжсэн хувцснуудаа 6 доор харуулад одоо өмсөж үзүүлэе гэж бодож байна. Яагаад одоо гэж байгаа вэ гэхээр би 100 кг-аас 20 кг турсан. Би одоо 80 кг. Турхаа хүн бол биш, турж яваа хүн. Тэгээд ямар ч гэсэн 20 кг-ийн зөрүүн дээр хувцс маань хэр байх нь гэдгийг харъя гэж бодлоо. Яагаад ийм санаа орж ирсэн бэ гэхээр энэ плаж аваад би энийг хэдэн жилийн өмнө аваад авахтаа арайгаа товчлогч байсан аахгүй. За жоохон би дурчих юм чинь гэж бодсон чинь үгүй би тархлаа л хийсэн. Тэгээд энийг өнөөдөр өмсч утсан цаа ингээд товчлогдоод бүр хараа ингээд жоохон юм бүр ингээд тэгээд амар аз жаргалтай мэдрэмж байна. Ямар ч гэсэн энийг өмсчөөд өмнөх тэр нөгөө хувцснуудаа өмсөж үзье гэж бодлоо. За тэгээ харцгаа хамтдаа. Тэгэд энэ надад бүр ингээд амар нэхмийг хэд байна. Яана одоо энэс л турцуул одоо яана нэг хурал. Сяны юм. Ийм болсон байна. За дараагийнх руу. Зя хоёр дахь маань болохоор саяныхаа юу бүхэн дээр ийм олон аюу байдаг. Энд болохоор би аягүй туртай, бүх хөөрхөн загвартай. Зя энэ болохоор ингэж харагдчих байна. Зя. Одоо дараагийнх руу. Дараагийн хувцс энэ байна. За энэ цамцтай зургнууд манад хоёр ширхэг байна. Нэг нь суулж байгаа ингээд хажуу талаасаа. Зя энэ зураг. Энд байсан хувцс маань энэ байна. Ер нь бол угаасаа 20 кг бол бага ш. Тийм болохоор өөрчлөлт угаасаа харагдчих. Та нараас ингэж үзээрэй зөө турчаад. Бас амаргаа урам авт юм байна. Яна одоо бүр турал бүх хувцас салах болох үү?